Харригийн энэ аргууд санал өгөхөөс өмнө саналын тоог зохиомлоор бэлдэж байрлуулах жишээ юм. Гэхдээ санал өгөгчдийн тоо саналын тооноос дутуу байвал сэжиг төрүүлэх болно. Тиймээс Харри нэг нэр дэвшигчд ирсэн 5 саналыг нөгөө нэр дэвшигчд автоматар нэмэх зарчимтай болж тохирууллаа. Энэ тохиолдолд нийт саналын дүн нийт санал өгөгчдийн тоотой тэнцэнэ гэсэн үг. Гэхдээ Харригийн зөв болов? Би зөвхөн санахын картанд гар хүрсэн байгаа. Бусад ямар ч төхөөрөмжөнд огт гар хүрээгүй. Зөвхөн санахын төхөөрөмжөнд өөрчлөлт хийсэн. Харри бид хоёр тим гэсэн санал өгье. За тэгвэл үлдсэн 6 хүн үгүй гэсэн санал өгье. Хью Харри хоёр тим гэсэн саналтай, харин үлдсэн 6 нь үгүй гэсэн санал өглөө. Тэгээд машинаар санал тоолуулсны дараа үр дүн хэр үнэн бодтой гарахыг хүлээх л үлдлээ дээ. Би эндүрсэн Диболдынхан худлаа яриаггүй гэж итгэе л дээ. Тэдний үйлдвэрлэсэн систем алдаагүй ажиллана гэж найдаад би үгүй гэсэн сонголтыг харлууллаа. Заллах боломжгүй штэ. Тиймээс би үгүй гэж бөглөнө. Би өөрийнхөө санал өгч байгаа камерт бичиж байна. Өршөөгөөрэй. Би үгүй гэсэн нүдийг бөглөлөө. Доктор Томсон, би тим гэсэн сонголтыг бөглөлөө. Миний сонирхлыг үнэхээр их татаж байна шүү. Санал хураалт дуусгах гэж байна. Харри, таны санал үлдлээ. За тэгье. Миний бодлоор хакердах боломжтой. Тиймээс тим гэж бөглөнө. 2 дахь тим гэсэн саналыг өглөө. Энэ миний урдаас тохируулж бэлдсэн санахын карт байна. Энэ таны Diebold системд цор ганц гар хүрсэн карт мөн үү? Тийм ээ, яг мөн. За баярлалаа. Таны саналын хуудсыг авлаа. Энэ картыг санал тоологч машинд ингэж шургуулах ёстой. Дараа нь санал хураалтын өдөр сонгуулийн ажилтан санал тоологч машиныг залгаж асаан санал хүлээж авахд бэлэн болгоно. Ассны дараа санал тоологч машинаас тэг санал бүхий хуудас хэвлэгдэх ёстой. Ингээд санал тоологч машин өөрийгөө шалгах гормыг ажилуулж дуусаад бэлэн болдог. Энэ бол Харригийн хэлсэн дотроо ямар ч саналын тоогүй хоосон санахын карт байна. Одоо саналын хуудсуудаа уншуулж тоолуулъя. Эхлээд тим гэсэн саналтай хуудсыг уншуулна. Дараа нь үгүй гэсэн саналтай хуудсыг тавилаа. 7-ог уншуулсан байна. Ингээд нийт 8 саналын хуудсыг уншууллаа. Бүх саналын хуудсыг уншуулж дуусахад машин тоолох горимд шилжиж байна. Тэгээд сонгогчдын өгсөн саналын дүнг харуулсан хуудсыг хэвлэж гаргана. Тэнгэр минь. Үгүй хэлгүй дээ. Юу болов? 7, тийм нэг үгүй. Борхон минь. Уйлмар санагдаж байна. Уучлаарай. Гэвч ийм л байна. Яагаад? Маш олон шалтгаан бий. Яагаад гэвэл манай сонгуулийг үнэн зөв аюулгүй байлгах гэж амь насаа өгөх хүмүүс байхад тэднийг худалч гэж дуудаж бас техникээс айгчид болон худалдаачид худлаа хийж бүх зүйл сайхан гэж байна. Гэтэл сайхан юм алга. Миний уйлсан шалтгаан. Би зүгээр л нэг хүний үгнээс иш татъя. Манай улс бол өөр улс гэж дүрс гэж байгаа улс орн. Манай сонгуульд ийм хийж яаж чадж байна? Энэ надад үнэхээр Сонгуулийн ажилтнууд бид энэ төхөөрөмжийн техникийн зааварчилгаа шаардлагыг худалдаалагчдаас шаардаж байх
хэрэгтэй юм байна. Худалдаачид нэгдсэн улс дахь санал хураалтын үйл явцыг жолоодож байна шүү дээ. Ийм байхад иргэдээр өөрсдийнх нь хэрэгцээг хангасан төхөөрөмжийг сонгуулах хэрэгтэй гэж би бодож байна.